За ингээд урлагийн тухай яриагаа үргэлжлүүлье. Өнөөдөр би та бүхэнд нэг хоёр кино санал болгох гэсэн юм аа. За киноны талаар маш олон янзын ойлголтууд байдаг. За зарим хүмүүс намайг шүүмжилдэг, маш энгийн кинонд дуртай. Одоо юу гэдгийг тийм хийцгүй киног одоо яагаад гоё гэдэг ингэдэг ч юм уу тий. Тэгэхээр зэрэг одоо үнэхээр гоё хийцтэй кинонууд байдаг. Өө сэвгүү тий бүх юм нь өстой өв тэгш ийм кинонууд мэдээж байдаг тий гайхамшигтай. За зарим талаар магадгүй тэр өө сэвгүү гүлгэр байдал нь жоохон амьдралгүй ч юм уу те санагддаг надад. Би аливаа кино одоо үнэхээр гайхамшигтай сайн хийцтэй байна уу, жинхэнэ урлагийн бүтээл мөн байна уугүй юу гэдгийг нэг хардггүй. Гол нь тэр кино миний сэтгэлийг яаж хөдөлгөж байна вэ? Надад юу өгч байна вэ гэдэг дээр би илүү их анхаарал тавьдаг юм байна. За тэгээд энэ урлагийн тухай ярианууд маань та бүхэнд багч болов урлагийн одоо мэдлэг өгөөсэй, мэдээлэл өгөөсэй гэж би бодож байгаа. Тэгэхээр зэрэг миний санал болгож байгаа кинонууд одоо юу гэдгийг урлаг судлаачдын жишгээр бол гайхамшигтай сайн кинонууд биш байж магадгүй. Гэхдээ та нарт бас зохих хэмжээний мэдээлэл болох байхаа гэж би бодож байгаа юм. За уулаасаа одоо юу гэж хэлмээрийн гайхамшигтай сайн бүтээлүүдийг санал болгосон шүүмжлэх хүн заавал гардаг. За нэг ийм зураглал цахимд яваад идэг да тий аав ээж хүү гурав одоо илчгдэг ингээд дөрүүлээ тий. За хүүгээ унуулад явхаар хүмүүс ингээд шүүмжилдэг тий. Өө энэ аав ээж хоёрыгоо унуулахгүй хүү нь унаад явж ин ямар одоо ачлалгүй хүүгийн юм бэ гэж. За ээжигээ унуулахаар зэрэг ингээд аав нөхөр хүүхэд хоёроо ингээд явуулчаад өөрөө унаад явж яадаг одоо ямар уваагүй эмхтэй вэ гэж шүмжилдэг. Аав нь унаад явахааргүй эхний хүүхдээ ингээд явж яадаг ямар ч удаггүй ирвэ гэж шүмжилдэг. За гуруулаа унаад явах юм бол энэ адгуу самтныг хайрладгүй ямар харгас юм бэ гэдэг. За унахгүй илчгээ ингээд явахаар зэрэг тэнэг мангар одоо тэрийгэ илчгээ одоо зохих ёсоор нь ашиглаж чаддгүй ямар сони юм бэ гэдэг. За бүр илчгээ ингээд мөрөн дээрээ ингээд тавиад явах юм бол одоо юу гэдгийг тий адгуусанд дээрлгүүлсэн одоо улгуу тэнэг хүн төрлөختнөөд гэх мэтэр уулаасаа юу ч байсан шүмжлэх хүн заавал гарч ирнэ. Одоо бидний оронд бүр бурхан ирээд байсан ч одоо юу гэдгийг бидний хүүхдүүд тэр бурхныг шүмжлэх болно, нөхөр маань шүмжлэх болно, аав ээж маань шүмжлэх болно, найзууд, хамаатан саднууд одоо дарга зэрэг бүгд шүмжлэх болно. Тэгэхээр зэрэг бид нэр шүүмжлээс айхаар ерөөсөө байхгүй. Энэ бол бидний тухай яриа биш, шүүмжилж байгаа тэр хүний өөрийнх нь тухай л ер нь яриа ихэнхдээ байх гэдэг. Гэхдээ энэ тохиолдолд та бүхэн бас жоо уян хатан байгаад бидний хариуцлагаас хамаарах зүйл бас байгаа гэдгийг ойлгоорой. Гэхдээ эцсийн дүндээ бид нар 100% хариуцлагатай байгаад бид нар бүр төгс төгөлдрийн одоо оргилд хүрсэн байсан ч бид нарыг шүүмжлэх хүмүүс заавал гарч ирнэ. Магадгүй одоо сая миний хэлсэн шиг дэндүү төгс төгөлдөр байна, өөс өгөө гөлгөр байна гэж шүүмжлэх хүн бас заавал гарч ирнэ. Тэгэхээр зэрэг тэр гадны шүүмжлээс үл хамааран бид нар дуртай юмаа хийх ёстой, дуртай юмаа үзэх ёстой, дурлах, амьдралыг амтлах, таашаах зүйлдер бид нар бусдын шүүмжлэл, нийтийн жишг одоо ямар байх ёстой юм бол, урлаг судлалын хувьд одоо ямар байх ёстой юм бол гэдгийг харахаасаа илүү надад юу таалагдчихээн, юу надад таашаал өгч чинь, юуг үзэхээрээ, амтлахаараа, хүртэхээрээ би жаргалтай болж байна гэдгийг л хараасаа гэж би хүсэж байна. За миний санал болох эхний кино бол 2012 онд бүтээгдсэн шилдэг санал буюу The Best Offer гэдэг кино байгаа. За энэ дээр урлагийн нэлээд олон бүтээлүүд гардаг, урлагтай холбоотой хүмүүсийн тухай гарна. Энэ киноноос та бүхэн одоо янз бүрийн мэдээлэл хүн бид нар уулаасаа л олж харъя гэсэн юм аа л олж хардаг, хайж байгаа зүйлээ л олж авдаг. За яг уу урлагийн бүтээлүүдэд нь анхаарал тавьж болно. Урлагт хандж байгаа тэр хүний сэтгэлтэй чухам ямар сэтлэр бид нар урлагт хандж байна. Урлагаас ер нь хүн юу авахыг хүсдэг юм байна гэдэг дээр бас өөртөө асуулт тавиад жоохон анхаарч үзээсэй гэж би бодож байна. За хоёрдугаар кино бол 2016 онд бүтээгдсэн Manifesto гэдэг кино байгаа. За энэний киноны бүх дүрд нь Кейт Бланшетт тоглосон байгаа. За тэгэхээр эрэгтэй, эмэгтэй, янз бүрийн насны, нийгмийн янз бүрийн одоо байр суурин дээр байгаа, янз бүрийн өндөрлөг дээр байгаа энэ олон янзын хүмүүсийн дүрийг бүтээсэн байгаа. Тэгэхээр зэрэг жүжигчин бол киноны хувьд бол зүгээр л нэг одоо кино найруулагчийн хувьд бол баримлын шавар шиг одоо түүхий ид гэсэн үг. За тэр түүхий идээр найруулагч маань одоо өөрийнхөө хүссэн одоо баримлыг, уран баримлыг гэдэг юм уу урлагийн бүтээлийг ингээ бүтээж байгаа. Тэгэхээр зэрэг хэдий ч нэ уян хатан байна, төдий ч нэ гайхамшигтай бүтээл гарна тий. Тэрнээс биш
одоо хэрвээ бул хар чулуу шиг байх юм бол тэрүүгээр бид нар нэг тодорхой дүрийг л бүтээх байх л та тий. Тэгэхээр зэрэг одоо хэдий ч нэ уян хатан юунд ч хуурж чадахуйц байна гэдэг бол эцсийн дүндээ гайхамшигтай бүтээлийг гаргадаг. За энэ чанар бол биднэрт хамгийн хэрэгтэй байдаг зүйл. Одоо амьдралд ч гэсэн бид нар хэдий ч нэ уян хатан байна. Амьдралын янз бүрийн нөхцөл байдал бид нар хэдий ч нэ урвж, хөрвж, хувьсаж, тохирч, таацаж, нийцэж байна. Төдий чимнээгээр бид нар өөрснөө жаргалтай байдаг. Бид нар хэдий ч нэ хатуу те хөдөлшгүй бат зарчимтай тэгэх ёстой, тэгэх ёсгүй, энэ зөв, энэ буруу, энэ сайн, энэ муу гэсэн маш хатуу зарчимтай байх тусмаа бид нар өөрснөө жоохон зовлонтой болох гээд, жаргалгүй болох гээд талтай тэдий ч нэгээрээ бид нар бусдыг ойр хавьтай байгаа, ойр дотныхоо хүмүүсийг хамгийн хайртай хүмүүсээ бид нар бас төдий ч нэгээрээ зовоож идэг. Тэгэхээр зэрэг ер нь энэ орчинд бидний төрсний хамгийн эцсийн зорилго ч гэдэг юм уу те, бид нар яах гэж амьд явж байгаа гэвэл бид нар жаргалтай байхын төлөө л байгаа шүү дээ. Энийг би байн хэлдэг, ер нь цоцолтгүй би хэлсээр байх болно. Магадгүй одоо та бидний уулзалт болгон дээр би энэ үгээ хэлэх байх. Тэгэхээр зэрэг та нар битгий уйдасай гэж би хүсэж байна. Намайг уучлж өршөөгөөрэй. Тэгэхээр жаргалын тухай би үргэлж ярих болно. Үнэндээ жаргалтай байх нь таны эцсийн зорилго, миний эцсийн зорилго гэж би бодож байна. Тэгэхээр жаргалтай л бай гэж бодох юм бол бид нар одоо ус шиг л байх хэвээр, уян хатан байх хэвээр. Ямар савнд орж ийн тэр савныхаа хэлбэрийг даах хэвээр. Энэ нь бид нар өөрийнхөө одоо туйлын зорилгоос урвж байгаа гэсэн үг огт биш. Бид нар ингэснээрээ бид нар өөдгүү хүгийн одоо байна гэсэн үг ерөөсөө биш. Бид нар аливаа юмтай эвлэрэх одоо тэр байр суурин дээр ийг олох байр суурин дээр л байна гэсэн үг. Энэ нь бид нар муугийн талд орноо, муугийн талд хүчин зүтгэн одоо юу гэдгийг зарим хүмүүс тэгдэг шүү дээ, чөтгөр сүнсээ худалдана гэдэг шиг. Тин гэсэн үг огт биш юм шүү. Тэгэхээр та миний үгийг авах гэхийн ухаанаар сонсож үзээрэй. Ер нь бид нар уян хатан байх тусмаа жаргалтай байна. Уян хатан байх тусмаа бид нар хайртай хүмүүсээ жаргалтай байлгах юм шүү гэдгийг би хэлэх гэсэн юм аа. За ингээд би энэ бичлэгийнхээ доотлолт одоо 2 киноныхоо холбоосыг тавих болно. Та нар энэ кинонуудыг үзсэн байж магадгүй, тэгвэл ингээд чихнийхээ хажуугаар өнгөрөөчөөрэй. Магадгүй дахин нэг өөр нүдээр ч юм уу те, өөр сэтгэл санааны байдлаар, өөр одоо уян хатан сэтгэлээр үзнэ үз. Үзээгүй хүмүүс бол өөрийнхөө одоо аль мэддэг хэлээрээ ч юм уу, магадгүй монгол хэлээр орчуулагдсан байж магадгүй, би сайн мэдэхгүй байна. Үзээрэй гэж би хэлмээр байна. Тэгээд санал бодлоо солилцохыг хүсэж байгаа бол солилцох байх. Ер нь бол би өөрөө ийм урлагт хайртай, урлаг судлаач хүний хувьар миний бүх одоо бүтээлүүд, миний лекцүүд, миний захим сургалтууд те урлагийн их уур амьсгалтай байдаг. Тэр ч утгаараа бас хүмүүсийн сэтгэлд их хүрдэг байхаа гэж би боддог. Яагаад гэвэл урлаг гэдэг бол бидний ухамсар гэсэн авраг том хашлтыг давж гараад даалт ухамсар гэсэн агуу ертөнц рүү бидний мэдрэмжээр дамжаад одоо зүг шиг ингэж шивж орж яадаг те, ямар ч одоо хаалт хашлтанд саатахгүйгээр ингэж орж яадаг зүйл учраас урлаг бол биднэрт одоо авъя гэсэн бүх мэдлэг мэдээллийг шууд хүргэдэг. Үнэхээр гайхамшигтай зэмсэг юм байгаа. Тэгэхээр өдий хүртэл миний энэ туйрхуй, миний амьдралын гол одоо миний бараг амьсгал болсон энэ бүтээл туйрвалт минь хамгийн одоо юу гэдгийг итгэлтэй хүчин зүтгэгч болдог урлагтаа би байнга мөрөгжээдэг. Та нар ч гэсэн урлагийг яг над шиг хайрладаг бахаа гэж би итгэж байна. За ингээд дараагийн уулзалт хүртлээр баяртай.